Та бүхэндээ Стивен Кингийн Үхлийн аял зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? 3 дугаар бүлэг. 3:15-д борооны анхны туслууд зам дээр өнөв. Толгой дээр аймаар хар бараан үл хуралджээ. Тэнгэр чихт үлээрэм дуугарч тэр урд аян цахилгаан гэлэлцлээ. Гаррет хүрмээ өмсч цахилгааныг нь татан захыг нь босголоо. Ирээдүйд зохиолч болох магадлалтай Харкнес дэвтрээ гялгар утанд шургуулжээ. Баркович өргөн хүрээтэй малгай өмслөө. Тэнгэр дахин дуугарлаа. Эхэллээ гэж оолсон дуу алдав. Бороо асгаж гарлаа. Эхний хідэн хором бороо асар хүчтэй орж Гаррет бүр ертөнцөөс тусгаарлагдсан мэт юу ч харахаа байв. Залуус дорхноо л шол байтал норцгоожээ. Гаррет нүрээ бороон тавин дээш харан инээмсэглэлээ. Цэргүү түүнийг харж байгаа болов? Чимээгүйхэн. Гаррет чухам юу хийхээ шийдэж амжаагүй байтал бороо зөөлөрч хамт яваа залуус нь харагдаж эхлэв. Гаррет иргэн Стивенсийг олж харлаа. Стивенс 2 гараа илгэндээ тэврээд бүгтийн явна. Түүний хөлийн шүрмэс татсан байх гэж Гаррет цочин бодов. Гэвч Стивенс ууттай сэндвичээ борооноос хамгаалan тэврээд явж байгааг хараад түүний санаа намарч ээж нь гэж гялгар уутанд хийгээд өгчихгүй тэнийг юм байх та хэмээн боджээ. Борооныг зөөлөрч нэг ширүүсэн хэсэг орсноо татарч шивэрч эхэллээ. Борооны ус хамаг ядаргааг нь угаачих шиг Гаррет дахин хөнгөн цовоо болсноо мэдэрлээ. Түүний хажууд хэтэрхий өргөн нойтөрч хүндэрсэн жинсээ татсаар пирсэн алхана. Урд нь Макрес явдал дундаа шийж байлаа. Гаррет цэргүүдийг харав. Тэд ч бас норж гэхдээ тоосон шинж алга. Цэргүүдийн хүйтэн царайд ямар сэтгэлийн хөдөлгөөн илэрсэнгүй. Энэ залуу ерөөсөө дуугарахгүй юм. Бэкер бүгтийн алгах Стивенсийг зав. Хүүгийн улаан хүрэн өмд норж бараг хар өнгөтэй болжээ. Макрес өмднийхөө цахилгааныг татах гэж будалж байж торгуул авлаа. Хөөе гэж оолсон дуу алдлаа. Миний хөл нэг л хажим болчихлоо. Түүний нүдэнд ухаангүй айц тодорхойг Гаррет болж харав. Яаж вэ? Хамаг булчин хачин сул болчихлоо. 50 яв гэж Макрес хэлв. Минийх ч бас тэгсэн аяндаа зүгээр болчихдаг юм билээ. Нээр нү оолсон тайвширч эхэллээ. Нээр нь 50 яв. Гэнэт буу 2 дахин тас хийж хэн нэгэн хашгираад дараа нь дахин бүү тас хийв. Тэдний урд цэнхэр цамц, халтар цагаан өмдтэй залуу шалбааганд нүрээ наан хэвтэнэ. Нэг гутал хөлнөөс нь молтрон унжээ. Гаррет залуугийн толгойн дах нүхийг харан дээгүүр нь алхан өнгөрөв. Энэ залуу зүгээр л тогтоосон хурдтай явж чадаагүй гин. Хүлэн цэврүүтэж идээлээгүй, шүрмсэн татаагүй, зүгээр л ядраад хурдан явж чадаагүй. Гаррет энэ залуугийн нэрийг мэдэхгүй, магадгүй хэн ч мэдэхгүй биз. Тэр Стивен шиг ганцаар явсан байх. Аялагчид 40 км явжээ. Одоо тэд битүү, тариан талбай, хаяа тааралдах байшингууд, хажууд нь зогсгох цөөхөн үзэгчдийн хажуугаар явцгааж байв. Тэд ашиглагаа байсан төмөр замыг огтлох үед нэг залуу бүдрэн унаж, торгуул аваад цус урсах өвдгөө илэнгүйсээр игнэндээ оров. Карибу хүртэл 30 км үлдэж гэхдээ тэд харанхуйгаас өмнө хотод орж амжихгүй. Цаг 3:40. Тэнгэр цэлмэж наран үүлний цаанаас бултайх өрн зүгт солонго татжээ. Цэргүүдийн суусан машины моторын зөөлөн нүргэлэхтөө залуусыг бүвэлэх мэт сонсогдно. Гаррет явдал дундаа үргэлж эхэллээ. Тэр урд Фрипорт байгаа. Гэхдээ өнөөдөр биш, маргааш биш. Их удаан явж хүрнэ. Тэр шалбааганд хөлөө дүрээд бүр мөсөн сэргэв. Пирсэн түүнийг хараад нүдний шилээ заслаа. Өнөөх төмөр зам тэглэж унсан залууг санаж байна уу? Зак гэдэг байхаа. Тийм Зак. Хөлнөөс нь цус гоочоод л байгаа гин. Хөөй, гач тонтоо. Карибу хүртэл хэд үлдэв? Гаррет эргэж харлаа. Баркович. Тэр малгайгаа арын халаасантаа хийгээд зөвүүн инээмсэглэн алхаж явна. Би яаж мэдэх юм бэ? Чи энд хийх гээ үсттэй. 25-6 км үлдсэн гэж Макрес хэллээ. Одоо эндээс тонилж үз. Баркович гомдсон мэт ургаан холдов. Энэ ч удахгүй чад хийх байх та гэж Гаррет хэллээ. Бити тоо гэж Макрес хэллээ. Зүгээр л би түүнийг заавал ялна гэж бодож өв. Харин чи ялах байх шүү. Гаррет уруулаад болов.
Живж байгаа хүний бүх амьдрал нүдэнд нь харагдаж өнгөрдөг гэсэн чи тэгж сонссноо? Номноос уншсан санагдж байна. Эсвэл кинонд гардаг билүү? Тэгвэл бид ч бас бүх амьдралаа харах байх та. Макрес санаа алдав. Тэгэхгүй л юмсан. 4 цагийн үед цолон арилжээ. Тэдний дэргэд 8 дугаартай Дэвидсэн ирлээ. За хүнд байдалд ороод байна гэж тэр хэлв. Гарет анхын залууг үүрэгчтэй явахыг нь харсан юм. Харин Дэвидсэн одоо үүргэвчгүй явна. Хайж амжжээ. Цус гоожод л байна уу гэж Макрес асуув. Харин тийм. Дэвидсэн толгоос гисэрлээ. Хачи юм шүү. Унжил байдаг, шалбалжил байдаг. Гэтэл одоо түүнд ойдолтой байх хэрэгтэй болоод байна. Хараач. Зам дээр улаан толб цувран харлана. Тэр айж байна уу гэж оолсон асуув. Юу ч биш гэж байна. Гэхдээ би айж байна. Би өөрийгөө та нарыг өрөвдөж айж байна. Дэвидсэн айж бүлтээсэн саарл нүдэрээ тэднийг ширтэв. Тэд явсаар л байлаа. Макрес гэж оолсон хашгирлаа. Яав. Зүгээр болохгүй байна. Миний хөл зүгээр болохгүй байна. Өвдөг чичрээд би сөхөрчих гээд байна. Макрес дуугарсангүй. Жаргаж уу нарны гэрэл түүний хазар дээр сорив улам тод харагдана. Тамхи байна уу гэж оолсон асуув. Макрес хайрцагтай Меллоу тамхиа сарвав. Мэ бүгдийг ав. Оолсон амандаа тамхи цууж хурдан асаав. Тэгээд машин дээрээс өөрийг нь харж буй цэрэг рүү хилээ гаргалаа. Тэд намайг хараад л байна. Цаг гараа харцгааж байгаа юм. Далдыг хардаг юм шиг хогнууд гэж оолсон чанга ашгарлаа. Түүний дунд айц тод сонсогдов. Цэргүүд тоосон шинжгүй түүнийг ширтцгээв. Цаг 4 хагас болоход тэд 48 км явсан байлаа. Нар жаргах төхөж тэнгэрийн хаяа улайрчээ. Тэнгэр бүрэн цэлмэж эхлээд зинхэрдэж байснаа хурдан бүрэнхий болж эхэллээ. Удахгүй шөнө болно. Гарет айж сандарч байгаагаа мэдэрлээ. Тэр өдрийн гэрэл нарны туяаг сүүлчийн удаа харж байгаа мэд хачин оргиод явчихв. Тэр энэ өдөр дуусахгүй, нар жаргахгүй, бүрэнхий тасрахгүй байгаасаа гэж тэсэшгүй хүсэн бодлоо. Торгуйл. 100 3 дахь удаа торглоо. Заак эргэн харав. Түүний нүд булангартаж юу ч ойлгоогүй мэт харагдана. Өмдний баруун шуумаг цуснд бодогджээ. Гинэт заак хурдаараа алхаж эхлэв. Тэр хүмүүсийг хөлбөн бүчин мэт сүлжин урагш гүүх шахам алхлаа. Ачааны машин ч хурдаа нэмэн түүний араас дагав. Машин ойртож байгааг сонссон заак бүр гүйж эхэллээ. Тэр бүдчин эв хавгүй гүйлээ. Зам дээр цусан тол бүлдэж байв. Заак урагш тасарч түүний эв хавгүй морилцох бие бүр үзэгдэхгүй боллоо. Машинаас 2 зэрэг үсрэн бууж аялагчдын хажууд алхаж эхлэхэд машин заакийн араас ухсгийв. Хинч дуугарсангүй. Бүгд чих тавин жагнацгаана. Их удаа, маш удаа юу ч сонсогдсонгүй. Шууд жиргэхээс өөр чимээ гарахгүй л байлаа. Гинэт буу тасгийж дараа нь дахин буу дугарлаа. Гүвэн дээр гараад тэд километр орчмын цаан зогсох машиныг олж харцгаав. Машины яндангаас цэнхэр утай холгойдно. Заак харагдсангүй. Тэр хаач алга. Ерөнхий хаа байна гэж хэн нэгэн хашгирлаа. Дуунд нь айц, ухаангүй айц шингэжээ. Энэ бол 48 дугаартай Грибл гэдэг бөөрөнхий толгойтой залуу байлаа. Цэргүү замын хажуугаар өвдөөгүй алхацгаана. Тэр бас л үг хэлж байгаа юу гэж Грибл хашгирлаа. Тэр үг хэлж чаддаг. Тийм үү? Тэр чинь алуурчин. Алуурчин мэдвөө? Би хэлнэ. Би улаан нүүрэн дээр нь түүнийг алуурчин гэж хэлнэ. Грибл байдгаараа хашгирч бүр урагш явхаач мартжээ. Цэргүү түүнийг харцгаав. Торгуул 48-ыг торглоо. Грибл дуугүй болж урагш сандран ухсгийв. Тэр хөл рүүгээ ширтэн үгдөөгүй алхаж эхэллээ. Удалгүй аялагчид цэргийн машинтай зэрэгцэж машин тэдний араас хөдлөв. 5 цагт Гарет хүнсээ гаргаж загсны нухш хідэн жигнэмиг бэлслэг идээд уснасаа хандлаа ав. Тэгээд биеэ барин үлдсэн хүнсээ далд хэлээ. Дашмагтай усыг тэр хүссэн цагтаа авч болно. Харин идэх юм маргааш өглөөний 9 цаг хүртэл өгөхгүй. Гэтэл шөнө юм идмээр санагдвал яах вүлээ? Бидний амьдрах эсэг шийдэгдэж байхад юм идэх хүсэл огт багасгүй юм гэж Бекер дуугарлаа. Гэхдээ л биеэ барих хэрэгтэй. Шөнө өлдөөд ухаан алдаад унчвал яана? Гарет санаа алдав. Асуух бодох юм мөн ч их байна. Жишээ нь энэ залуу
Гаррет аяллаа ихний мөчөөс л алхаагаа огт өөрчлөөгүй ганцаар бүгтийн явсаар байгаа Стивенсийг заав. Тэр яах гэж энд яваа юм? Яагаад хинтээч юу ч ярьдгүй юм бүү мэд. Хизээ өвхөөч тоохгүй байх шиг. Гаррет бид бүгд өхөн шүү дээ. Өнөөдөр өөхгүй гэж найдаж байна. Гаррет аяархан ярьж байсан ч гинэт бие нь дагжин чичирлээ. Түүний давсган чинэрэн өвдөх шиг болов. Тэр явдал дундаа эргэж өмднийхөө цахилгааныг буулгалаа. Шагналын тухай чи юу гэж бодож байна? Тэр тухай одоо бодохгүй байсан дээр Гаррет шээж эхлэв. Дараа нь цахилгаанаа татаад урагш иргэн алхаж эхэллээ. Тэр торгуул авалгүй ажиллаа дуусгасандаа баярлжээ. Харин би шагналын тухай бодож л байна гэж Бейкер мөрөөдөх мэт дуугарлаа. Яг ч шагналын тухай биш л дээ. Авах мөнгөө л бодож байна. Бүх мөнгөнийхөө тухай. Харин би мөнгөний тухай огт бодохгүй байна гэж Гаррет хариуллаа. Чи ч төмсний шүл идэж өссөн хүн байна л да. Аав чинь хаяа хүсвэл танах гахаан хавиргатай шүл идэг байсан биз? Тийм ээ. Энэ ч нөлөөлсөн. Гэхдээ энэ хамгийн чухал нь биш. Мөнгөө Деважин руу авч явахгүй гэж чи хэлэх гээд байна уу? Гаррет Макгрейс руу харлаа. Макгрейс эвгүй нэмсгэлэж байв. Тийм ээ гэж Гаррет хэлв. Бид энэ ертөнцид юу ч авчраагүй, юу ч авч явахгүй. Зөв. Гэхдээ ирэх явахын хоорондох хугацаанд сайхан амьдрах хэрэгтэй, тийм үү гэж Макгрейс асуулаа. Сайхан амьдрах. Чөтгөрч. Энэ машин дээр яваа новшнууд одоо чамайг буутчвал эмч бөкс рүү чинь $100 чигсэн чи ам орохгүй. Би үхээгүй амьд байна гэж Бейкер хэллээ. Чи ойлгосонгүй. Төмсний шүл иднэ үү, тугалны мах иднэ үү, ордонд амьдрна уу, овоохойд амьдрна уу ялгаагүй. Үхэхээр чинь чамайг Зак, Эвэнг нар шиг адилхан л моргонд хийн. Байсгийгээд баг багаар авч байсан хамаагүй дээр балын баг намттай гэдэгтэй. Дэмий яриа гэж Макгрейс дуурав. Тэгвэл чи яана гэж бодож байгаа юм? Мэдгүй. Нэг нүгөө хэлэхэд өнөөдөр миний үзэл бодол сүрхий өөрчлөгдөд байна. Тэд дуугүй явцгаав. Гаррет жигнэмээ гаргаж нөхөддөө тараалаа. Илүү юм ярьсандаа тэр жаахан гимшжээ. Урагш тасарсан 3-4 залуугийн явдал удааширч тэд 50 метрийн цаахан харагдана. Зам аажмаар өссөөр байлаа. Гаррет гинэт газар хэвдэх хүнстэй бүсэн дээр гიშгэж гайхсандаа эргэн тойрноо харлаа. Энэ бол оолсны бүс байжээ. Оолсон гидсээ тэмтрэн ийш тийш хүрлийн харж байв. Би бүсээ оногчлаа. Юм идэх гээд тэгээд унагчлаа. Тэр энийх гэсэн боловч чадсангүй. Би юм идмээр байна гэж оолсон хэлв. Хинч хариу дуугарсангүй. Бүгд бүсэн дээгүүр алхан өнгөрч байв. Бүхийж бүсийг авахгүй торгуулхан олцсонгүй. Би юм идмээр байна гэж оолсон дахин хэллээ. Ерөнхий чанга залуус дуртай гэсэн байхаа гэж Гаррет бодлоо. Оолсон лав одоо чанга залуутай адилгүй харагдаж байна. Гаррет бүсэн тэхээ шалгав. Түүнд 3 ширхэг өтгөрүүлсэн хоол, жигнэмэг, дөрвөлжин бяцлаг үлджээ. Маа, үүнийгэд тэр бяцлагаа оолсон дөгөв. Оолсон үг дөгөө идэж эхэллээ. Шадар зэрэг гэж Макгрейс инээмсэглэн дуугарав. Харанхуй болж эхэллээ. Намдор газар цагаан манан хөшөглөнө. Хүй, хин нэгэн манан төөрөөд замаас гарчвал яах вэ гэж хин нэгэн сонирхов. Тэнэг мал, чи оролдоо зүзэлдээ. Барковичийн муухай дуу тэр дорхноо л сонсогдлоо. 4 хүн жагсаалаас гарлаа гэж Гаррет бодов. 8 цаг хагас явхад 4 хүн л жагсаалаас гарлаа. Би тэднийг бүгдийг нь ялж яасан ч чадахгүй. Бүгдийг нь ялж чадахгүй. Гэхдээ яагаад үгүй гэж хин нэгэн ялгал ёстой шүү дээ. Харанхуй болоход залуусын яриач намдлаа. Харанхуй чиглэг агаар зам дээрх шалбаагнууд. Анх удаа Гарретэд энэ бүхэн үнэн бодит биш мэт санагдаж тэр ээж Жен нарыгаа харахыг төсөшгүй ихээр хүсв. Тэр энд ямар ч өтгөрөө хийж байгаа юм бол яаж ингэж өөрийгөө баллаж чадваа? Тэр ийм юм болно гэж төсөөлөөгүй хэмээн өөрийгөө хуурч чадсангүй. Тэр ганцаараа ч ингэж баларсан юм биш. Түүнтэй хамт одоо 95 тэнэг толгойнууд хамт яваа. Урд нь хэн нэгэн аяархан гиншин уйлахыг Гаррет сонслоо. Карибу хүртэл 16 км явах хэрэгтэй. Тэнд ядаж гэрэлтэй байх болно. Гаррет жаахан тавширлаа. Эцсийн эцэст бүх зүйл тийм ч муу биш. Тэр амьд байна. Хизээ өгөх тухай бодох хэрэггүй.
Урд нь түрүүлж авсан Тревин гэдэг залууг үндсэн бүлэг гүйцэж ирэв. Залуусын ярьж байгаагаар Тревнийг эд сүвдэж тэр гүйлгэж эхэлжээ. Гаррет эхлээд итгээгүй боловч Тревнийг хараад итгэлээ. Залуу явдал дундаа өмдөө татаж байв. Тэр суух хүртээ торгуул авч байлаа. Яадаг юм? Явдал дундаа л гаргаж байна үз гэж Гаррет бодов. Үгснээс өмхийч заваарч явсан дээр. Тревин гидсээ тэрэн Стевенс шиг бүхийн алхана. Түүний хамаг бие байсхийгээд л чичирч гидсэн базалж байгааг нь нотолж байв. Гарретийн дотор муухай оргив. Ямар ч романтик, нууцлаг, баатарлаг юм алга. Залуугийн гидсэл өвдөж өөр юмгүй. Цэргүү Тревинг анхааралтай харцгааж байв. Удалгүй Тревин унаж цэргүү түүнийг өмдөө тайлсан чигээр нь буудлаа. Тревин дээш ирэхэд залуус гомдсон, өвдснөөс ярвайсан царайг нь харцгаав. Нэг залуу агуулж тэр дорхноо торгуул авчээ. Дараагийнх нь энэ залуу гэж Харкнес дуугарв. Аматат заа юу, Аматат гэж Гаррет хэллээ. Харкнес гимших мэт нүдний шилээ аван арчиж эхлэв. Тэдний хэсэг хүүхдүүд угтан хашгиралдаж гарлаа. Тэд зүлгэн дээр Кока-кола уун сууцгаана. Хүүхдүүд Гарретийг таниж босон харайцгааж хашгиралдаж алга ташиж гарав. Оолсон чангаар мөргөл уншиж эхэллээ. Гаррет түүнийг төгшин ширтэв. Тэр хэдэн торгуул авсан юм бэ гэж Пирсон асуув. Миний мэдхийн ганц хич аваагүй гэж Бекер хариуллаа. Гэхдээ л тэр тааруухан харагдаж байна. Бид бүгд л тааруухан харагдаж байгаа гэж Макрес хэллээ. Тэд дахин дуугүй болцгоолоо. Хөлн өвдөж байгааг Гаррет мэдэрлээ. Тас харанхуй болжээ. Карибу хүртэл 10 км үлджээ. Гаррет найз охин Женигээ бодож танихгүй охиныг үнссэндээ гимшиг шиг болов. Жен бол бэлхүүсээ давсан урт үстэй охин. Тэр бас том хүүхдээ. Тэд үнсэлцдэг л байсан ч үүнээс илүү хийж амжаагүй. Гаррет бол зандан хിവэр яваа залуу. Тэд Карибу хотын цахад ирлээ. Тэднийг бөөн хүмүүс телевизийн автобус угтав. Замын гэрэл сүү мэт мэлтийн телевизийн сурвалжлагч бүдүүн ир микрофон барьсаар тэдэн рүү гүйж ирлээ. Тэр аль таарлцнаас асууж гарав. Та ядарч байна уу? Үгүй гайгүй. Та өөрийгөө ялна гэж бодож байна уу? Мэдэхгүй. Ялгал байх. Би огт ядраагүй байна. Үзэгчид хашгиралдан алга ташилт нэжигнэ. Аялагчид булан тойрч жижигхэн дэлгүүрийн хажуугаар өнгөрөв. Дэлгүүрийн эзэн цагаан костюмтай намхан ир элдв ундаа уулсан ширээний дэргэд аялагчдад Эва дэлгүүр бэлгэлж байна гэсэн самбар барин зогсно. Түүний дэргэд 2 цагтаа зогсоод аялагчдад хинч юугаарч тусалж болохгүй тайлбарлаж байлаа. Залуус Caribou Paper Mills Incorporated үйлдвэрийн аврах том байшингийн дэргэдүүр бохир голын эргээр явж өнгөрөв. Энэ цаасны үйлдвэрийн ажилчид замын хажуугаар игнэн зогсоод аялагчдыг хашгиралдан угтжээ. Тэдний зарим нь ерөнхийн том гэгчийн зураг барьцгаасан харагдана. Ажилчид алга ташцгаан инээлдэж байснаа хамгийн сүүлд яваа Стевенсийг хараад шүгэлцгээж эхлэв. Гаррет эргэн харахад ажилчид цувралдан үйлдвэрүүгээ орцгоож байлаа. Тэр чамаас юу асуусан бэ гэж хэн нэгэн хятадсан сүүн холоогоор асуув. Гаррет ууртайгаар эргэн Барковичийг ширтлээ. Хэн юу асуусан гэж тэнэг минь сурвалжлагч юу гэж асуусан бэ? Тэр надаас юу ч асуугаагүй. Баркович зайлаад өгөөсэй гэж Гаррет бодлоо. Тэгвэл надаас тэр юм асуусан гэж Баркович бардамнан дуугарав. Тэр надаас ядарч байна уу гэж асуусан. Харин би огт ядраагүй маш сайхан байна. Ийм маягаар би эцэд өсгөлгүй явж чадна. Энэ новшнуудыг бүгдийг ялна гэж хэлсэн. Амаа татаач чи гэж Пирсон хэлв. Гонжисэн новш минь чамтай хий ярьсан юм гэж Баркович үсчлээ. Зайлаад аль гэж Макрес дуугарлаа. Чамайг харахаар толгоо өвдөд байна. Баркович тессэнгүй урагшилж Коли Паркертай зэрэгцлээ. Тэр чамаас юу асуусан бэ? Хижиг минь хамрыг чинь тас татаад аман чинь чигчээгүүдээр зайл гэж Паркер уугиллаа. Баркович хурдхан холдов. Паркер бол ууртай аюултай залуу гэдэг нь үнэн бололтой. Өөдгөө новш шүү энэ Баркович гэж Макрес хэллээ. Тэр сурвалжлагчид олон хүний хүүрэн дээр бүжгэлнэ гэж хэлсэн. Тэр нь ч үнэн. Тэр ингэж бодож байгаагийнхаа хүчтэнд л явж байгаа юм. Дахиж надад ойртвол би түүнийг зохиж унгана гэж оолсон ядарсан холоогоор хэлв. Хүй болохгүй. 8 дугаар зөвлөмж. Бусад аялагчдад саат хийж болохгүй. Наад зөвлөмжөөрөө бүгсээ харч мэдвүү оолсон гинэмсэглэв. Оройн 7 цагаас эхлэн хурдны доод хэмжээнд явцгааж байсан аяллынхны алхаа баг зэрэг түргсэв.
Үдшийн сэрүүн тэднийг сэргээжээ. Бид хаана үлээ? Төлбөртэй замаар явах ёстой байхаа гэж Бейкер асуулаа. Гаррет эргэж харав. Олд Таунд тэр хүртэл 190 гаруй километр. Харкнес эсгэрлээ. Аялагчид Карибу хотын төвд орж ирлээ. Гараанаас тэд 70 гаруй километр холджээ. 4-р бүлэг. Карибу бодсон шиг том хот огт биш байжээ. Яг л лаймстоун шиг жирийн нэгэн үйлдвэрийн хотхон хэдэн шатхуун түгээгцэг, дэлгүүр, худалдааны төв, дайчдын хөшөө бүхий цэцэрлэг тэгээд л гүйцээ. Дунд сургуулийн хөгжмийн бүлэгмийн хүүхдүүд үндэсний сүлд дуулалыг гайхалтай мөрийн хазгай хөгжмөлөө. Эндээс холын хол газар шууган дэгдээсэн эмэгтэй энд бас л ирчгэж. Тэр хүү Персигээ хайсан хэвээр. Энэ удаа эмэгтэй цагдаа нарын хамгаалтыг сэтлэн зам дээр гараад ирчихсэн аялагчдын урдаас гүйн ирж явлаа. Тэр залуусын дунд хутгалтан орж түлхэлцэн бүр нэг залууг дэгээдэд унгаж орхив. Тэр Персиг одоохон гэртээ хайр хэмээн хашгична. Цэргүүд карабина өргөцгөхөд Гаррет хөөрхий эмэгтэй одоохон аялагчдад санаатаагаар саад хийсэн учраас өөрөө буудуулах нь гэж бодов. Ашгүй нэг цагдаа усгийж эмэгтэйн гарыг гавлаад замаас чирэн гаргалаа. Бяцхан хүү сандлын түшигэн дээр суугаад талхтай зайцж ажиллан цагдаа гавтай эмэгтэйг машинд чихэн оруулж байгааг анхааралтай ширтэнэ. Карибуд болсон хамгийн хурц үйл явдал бол энэ л байх шүү гэж Гаррет бодлоо. Олд Тауны дараа ямар хот байгаа вэ гэж түүнээс Макураас асуув. Сайн мэдэхгүй байна гэж Гаррет хэллээ. Бангор байх. Дараа нь Огста, дараа нь Китри, тэгээд Можийн хил байгаа. Хил хүртэл 530 орчим километр байх ёстой. Итгэж болно. Үгүйч байсан би гомдохгүй. Ийм л байна. Хэн нэгэн дуулдлаа. 530 километр. Ёстой итгэмээргүй юм гэж Харкнес баргар царайлан дуугарав. Энэ новшийн аялалд бүх юм итгэмээргүй гэж Макураас хэлв. Ерөнхий одоо хаана яваа бол? Огстад хүүхэнтэй хэвтэж байгаа гэж Олсон хэллээ. Залуус инээлдэв. Харин Гаррет 10 цагийн дотор ерөнхий тэдний нүдэнд бурханаас буг жөтгөр болчихлоо гэж боджээ. Аялагчдаас 95 залуу үлджээ. Энэ ч хамгийн муу юм биш. Макураас эсвэл Бейкер жагсаалаас гарахыг харах л хамгийн муу хэрэг. Эсвэл ном бичнэ гэж тэнэгтэж яваа Харкнес буудуулахыг харах. Гаррет энэ тухай бодохгүй байхыг хичээлээ. Карибу хот ард үлдэж залуус хоосон засамлаар алхацгаана. Гаррет дашмгаа онгойлон ус балгав. Торгуул 12-ыг торглоо. 12 та 3 дахь удаа торгууллаа. Сүүлчийн удаа 12 дугаар нь Фентер гэдэг хүү байв. Тэр гоёмсог шар торгон футбол хүмсчээ. Хүү уруулаа гөлөг шиг долоож байв. Түүний хөлн хөшөөд байгаа юм гэж залуус ам дамжин ярилцав. 10 минутын дараа цэргүүд Фентрийг буудан унахад Гаррет юу ч мэдэрсэнгүй. Тэр Фентрийн цогцыг тойрон гарахдаа хүүгийн гарт нэг юм гэлцгийг олж харав. Тэр бүхий лөө. Гигэн Христийн дүр бүхий сахиус байна. Эндээс амь мэнд мултарвал би юу хийхийг та нар мэдэх үү гэж Макураас асуув. Юу? Сексхийн. Хөхөртлөө сексхийн. 5 сарын 1-ний оройн 7:20-д би хизээч хүсэж байгаагүйгээрээ секс хийхийг хүсэж байна. Чи үннээсээ ярьж байна уу гэж Гаррет асуув. Чин үннээсээ. Хөөе, Хэнк, хонгор минь. Чи секс хүсэж байна уу? Хүсэж байгаа байхаа. Өнөөх маань үндийчгээд байна гэж Хэнк хариулав. Бейкер инээд алдлаа. Харин би үнэн чарийг л хүснэ гэж Гаррет өөрөө ч мэдлгүй хэлчихв. Тэгээд гинэн үг хэлсэндээ жаахан ичлээ. Харин би түүнд чинь итгэдэггүй. Олсон мушийн хүйтнэр нэмсгэллээ. Яагаад гэж Закас энэ тухай асуув. Эсвэл Фентрес тэд мэдэж байгаа. Тэр ч дэмий хэрэг гэж Макураас хэллээ. Өгтлүүдийг хэн ч хайрладаггүй. Эдгар Аллан По өгтлүүдийг хайрладаг байсан гэж Бейкер хэлв. Би сургуульд байхдаа түүний тухай реферат бичиж зарим зүйлийг мэдэж авсан юм. Тэр гаж донтой юу илээ дээ? Некрофил гэж Гаррет хэлв. Тэр чи юу юм гэж Пирсэн асуулаа. Тэр баг зэрэг доголж явна. Энэ бол өгсөн эмэгтэйтэй хорцол үлдэх хүсэл гэж Бейкер тайлбарлав. Эсвэл эмэгтэй хүн бол өгсөн эрэгтэйтэй хорцох хүсэл. Эсвэл гомо гэж Макураас нэмлээ. Түй, балиар юм гэж Олсон сөнгөтлөө. Бүр ярих юм олдохгүй болохоор ийм юм ярьж эхлэх шивдэ. Урд яваа нэг залуу торгуул авч байгаа сонсогдов. Хайр гэдэг чинь нохойн бас гэж Олсон уйхлана. Амьдралд 3 сайхан юм байдаг. Энэ нь
сайхан идэх, сайхан хүүхэн хусах, бас сайхан хүндрэх. Тэгээд л болоо. Харин та нар фентер эсвэл зааг шиг болчихвол чи дуугүй байгаад өгөөч гэж хэн нэгэн зандарлаа. Стивенс гэж бодсон Гаррет эргэн харав. Стивенс яг урдын адил замын зүүн талд илгээ тэврээ доош харан явна. Гаррет нүдэн ханин үүргэлж эхлэв. Харин хөл нь өөрийн үргээ гүйцэтгсээр тэр ээжигээ бодлоо. Жаахан байхад ээж нь түүнийг оронд нь нэвтүүлээд ирландчуудын бүвэн дуу дуулдаг байж билээ. Тэгэхэд царай нь яг л кинонд гардаг эмэгтэй нарыг шиг гой харагддагсан. Тэр ээжигээ өнсөж үргэлж хайрлаж явахыг хүсдэг байв. Тэгээд том болохоороо ээжтэйгээ сууна гэж боддог байсан. Дараа нь түүний нүдэнд Жэни ээлдэг зөөлөн пош царай түүний бэлгүүсээ давсан урт хонгор ус харагдлаа. Жэн бие барьсан бяцхан бикинигээс өөр өмссөн юмгүй харагдана. Тэд Рид Бич орж далайн усан чумбахаар явж байна. Торгуул 47-г торглоо. Хин нэгэн түүнийг чанга гिचэн цохиод авлаа. Сэрж үз найз минь чамайг торгочихлоо гэж Макрес түүнийг инээмсэглэн шивтэж байв. Цаг хэдвэ гэж Гаррет шивнэв. 8:35. Пөөх бүтэн цаг унтчихж. Аяллаахан бараг 80 км явжээ. Тэдний урд өндөргөвөө харагдана. Гаррет хөрмөө тайлах гэснээ болов. Тэр эргэж Карибу хотын гэрлийг ширтлээ. Торгуул 47-г торглоо. 47 хоёр торгуултай боллоо. Өөрт нь хэлж байгаа Гаррет эхлээд сайн ойлгосонгүй. 10 минутанд 2 торгуул авчихлаа гэж юу? Тэр айц давтлаа. Хэтэрхий удаа явснаас буудулсан хүүг тэр санав. Одоо тэр өөрөө яг ижил байдалд оржээ. Макрес, Харкнес, Бейкер, Олсон нар түүнийг дуугүй харцгаана. Олсон хамгийн их ядарсан нь болтой. Олсон 6 хүний ард гарсан. Одоо Гаррет 7-дахь нь болоосэй гэж Олсон хүсэж байна. Тэр Гарретийг үхээсэй гэж бодож байна. Миний духан дээр ивэр ургаж юу гэж түүнээс Гаррет асуув. Үгүй гэж Олсон харцаа буруулан хэллээ. Яалаа гэж мэдээж үгүй. Гаррет цэргийн алхаагаар гараа савлан шийдмэг алхаж эхлэв. 8:40 10:40 гэхэд 13 км-ийн дараа тэр дахин торгуулгүй болно. Энэ 13 км-ийг тэр инээж байгаад л давна. Түүнийг жагсаалаас гарахыг хэн ч харж чадахгүй, хэн ч одоохондоо гэж хашгирмаар санагдлаа. Зам дээгүүр манан хөшөглөж, залуус манан дунд сүргээсээ төрсөн сүг жөтгөрүүд мэт харагдана. Тэд булан тойроо замын шар тэмдэг олж харлаа. Тэмдэг дээр огцон өндөрлөг, богино араандаа хийж явах тун гэж бичжээ. Энд тэнд гаслах, санаа алдах сонсогдно. Урд Барковичийн хөгжилтэй хашгирах дуу хадав. Урагшаа ахан дүүсээ хэн надтай уралдах вэ? Чи мүү байгалийн алдаа минь өмхий амаа хамих гэж хэн нэгэн хариулж байна. Би энэ давааг давж чадахгүй байх. Цагт 6.5 км явж би чадахгүй гэж Олсон зөөлөн дугарлаа. Тэд давааны дор иржээ. Одоохон тэд өксөж эхэлнэ. Давааны орой манан дуусан харагдсангүй. Магадгүй оройг нь хизээч харахгүй байж ч мэднэ гэж Гаррет бодлоо. Тэд дээш өгсөн алхацгаана. Хэрв баг зэрэг бүхийгөө доош харж явбал дээш явах нь арай амар болохыг Гаррет мэдэж ав. Зөвхөн хоёр хөлөө хараад явбал тэгш замаар яваа мэт санагдах юм. Гэхдээ мэдээж уушиг булчингуудаа хуурч чадахгүй. Би чадахгүй гэж Олсон нэг хэмээр өвлөж ав. Тэр эцэд цуцсан нохоо шиг хурдан огцом амьсгалж байсан ч явсаар л байлаа. Аялагчид бүгд уйхлан амьсгаатаж эхэллээ. Уйхлан амьсгаадах, хөлийн зэрэг алхааны чимээ, бас тэднийг дагаж яваа машины моторын зөөлөн нүргэлэх дуу, өөр ямар ч чимээ алга. Айдас улам нэмэгцээр байгааг Гаррет мэдэрч байлаа. Тэр энд үхэж тун магад. Тэр явдал дундаа унтаад 2 тургуул авчихсан. Эцсийн цэг тун ойрхон байна. Тэр жаахан удвал 3 дахь эцсийн торгуул авна. Тэгээд дараа нь торгуул 70-ыг торглоо. Олсон минь болохоо байлаа. Явж үз. Олсон минь гэж Макрес амьсгаатан хэлв. Уруудахтаа хоёулаа Фред Астер бүжиглэн заа юу? Чамд ямар хамаатай юм гэж Олсон уурлав. Макрес хариу хэлсэнгүй. Олсон хамаг хүчээ шавхан алхаж гарав. Энэ нь түүний эцсийн хүч биш үз гэж Гаррет төгшин бодлоо. Бас тэр Стивенсийг санав. Стивенс яаж яваа бол? Урд явсан 60 дугаартай Ларсон гэдэг залуу гинэт суучлаа. Тэгээд торгуул авлаа. Залуус түүнийг тойрон алхацгаана. Би зүгээр л жаахан амраад орхий, явж чадахгүй. Жаахан амраад л болоо заа юу гэж Ларсон нэг гартаа карбин, нөгөө гартаа
хронометр бариад машинаас өсрөн буусан цэрэг рүү байдгаараа нэмсэглэн харж хэлв. 60-ыг дахин торголоо. 62 торгуул авлаа. Та сонсооч, би тэднийг гүйцэтгэнэ. Ларсан хачин итгэлтэй ярьж байлаа. Би одоохон жаахан амраад л болоо. Энд чин дандаа л яваад байх боломжгүй үстэй. Тийм үстэй залуусан. Оолсон түүний хажуугаар өнгөрөхдөө Ларсан өмднөөс нь барьж авахд гиншин дуурайд угсахын холдов. Гарретийн зүрх дэлсэн. Ларсан 3 дахь торгуул авчээ. Одоо нэг юм ухаарад хурдхан босоод урагш явах байх. Үнэхээр ч Ларсан байдлыг ухаарсан бололтой. Хөөй гэж тэр дүгшин ашгарлаа. Би бослоо. Хүлээгээрээ би босчихлоо. Байцаач хэрэггүй би. Гоо тас хийв. Тэд давааг өгсөн явсаар 93 үлдлээ гэж Макрес шивнэв. Гаррет хариу хэлсэнгүй. Тэр доош харан нэг хэмээр амсгаадан тамирчин мэт алхална. Тэр давааг нэг ч торгуул авалгүй давах ёстой. Энэ даваа, энэ амар өндөр даваа удахгүй дуусах ёстой. Заавал дуусах ёстой. Урд хэн нэгэн байдгаараа чарлан хашгирч дараа нь 4 буу зэрэг тас хийв. Баркович гэж Бейкер дуугарлаа. Энэ Баркович би мэдэж байна. Хүүгүй шүү новшоо гэж харанхуугаас Баркович хашгирв. Мөн гордвоо. Ларсны дараа буудуулсан залууг тэд харж чадсангүй. Тэр их урд явж байсан цэргүүд цогцсыг аль хэдийн замаас зайлуулжээ. Гаррет дээш хараад дараа нь харамсав. Толгоон оройд дээр 100 гаруй метрийн цаана харагдана. Энд ч 100 км л гэсэн үг. Хэн ч юу ч харсангүй. Залуус нэгвэр өөр өөрийн зовлон шанал амьд явахын төлөө тэмцлийн далайд умжээ. Хорон бүр гайхмаар удаан, бүтэн цаг мэт удаан өнгөрч байлаа. Давааны оройн хажууханд шорон зам дээр фермер өвгөн гэр бүлийнхний хамт зогсоно. Тэд хашгирч гуугалсангүй, алга ташсангүй. Залуусыг дуугүй ширтэн зогсгооно. Гаррет эзгүй цөлд өгөж байгаа хүний дээгүүр илээ эргэлдэх вестерн кино үзснээ санав. Энэ өвгний нүдэн дээр өмнө нь хідэн залууг буудаж алсан бол 10-ыг эсвэл 2-ыг тэр дашмгаа аван ус болгож амаа зайлаад буцаан асглаа. Урд явсан тоолонд ухаан алдан унаж нэг зэрэг түүнийг замаас чирч гарган 3 удаа торгосны дараа ухаангүй хэвдэх залууг буудаж орхив. Тэд энэ толгойн орой руу лав бүтэн сар өсөж байх шиг Гарретэд санагдлаа. Тийм ээ, бүтэн сар. Гэхдээ энэ чудлаа. Яагаад гэвэл тэд 4 жил өсөж байгаа юм. Гаррет хихи хэмээн инээд алдаа дахин ус болгож амаа зайлав. Одоохондоо хөл нь гайгүй л байна. Түүний гутланд хэн нэгэн нууцаар туглацдаг жоргсон юм биш үү? 9 залуу өгсөн. Тэдний 3 нь энэ давааг давах үед алууллаа. Гэнэт толгой нэргэж эхлэхийг Гаррет мэдрэв. Тэр хар хүчээрээ хэдэн удаа хоёр хацраа алгадлаа. Чи зүгээр үз гэж Макрес асуув. Ухаан алдах гад байна. Асга. Макрес уйхлан амсгаадна. Толгой дээрээ ус асга. Гаррет дашмагтаа усаа толгой дээрээ асглаа. Маш хүйтэн ус, харин толгойн сэргэжээ. Түүний нуруугаар хүйтэн ус жирвэнэн орсов. Дашмаг 47-д ус тэр байдаг хүчээрээ хашгирч дахин үхтлээ ядарснаа мэдрэв. Жаахан хүлээх хэрэгтэй байж цэрэггүйн ирж түүнд дашмагтаа ус гартууллаа. Тэр өөрийг нь анхааралтай харж байгаа Гаррет анзаарчээ. Явж үз. Чи хүнийг гөлрөх биш, буудах ёстой тийм биз? Цэрэг юу ч хэлсэнгүй эргэнгүйлээ. 9 цагт тэд толгоон оройд гарч ирлээ. Аялагчид замд гараад 12 цаг явжээ. Бид амьд байна. Сайхан байна шүү, Пит. Макрес хариу хэлсэнгүй. Тэд уруудаж явхад амар болов. Би амьд үлдэхийг маш их хүсэж байна гэж Гаррет гэмссэн мэт хэлжээ. Хэсэг хугацаанд бүгд чимээгүй боллоо. Оол тавн хүртэл 180 гаруй километр үлджээ. Нэгч торгуулгүй Бейкер гараа халаасандаа хийгээд жигд хөнгөн алхална. Оолсон дахин мөргөл уншиж эхлэв. Харкнес хооллохоор шийдлээ. Гаррет, чи өвлийн аяллаа төгсгөлийг үзсэн үү гэж Макрес асуув. Үгүй, харин чи чөтгөр гэж. Үгүй. Чамайг ийм ойрхон амьдардаг болохоор л. Аав маань энэ бүхнийг үзэн яддаг байсан юм. Тэгээд ганц удаа л явж байгаа залуусыг харуулсан. Шийтгэл маягаар гэхүүдээ. Би үзсэн. Энд үг сонсоод Гаррет зочин давхив. Стивенс. Тэр одоо тэдний хажууханд явна. Ямар юм бэ гэж Макрес асуув. Стивенс дуугарсангүй. Тэр огт ядраагүй мэт харагдана. Тэр нэг ч удаа гомдол гаргаагүй, нэг ч торгуул аваагүй. Ямар юм бэ
гэж Гаррет асуув. 4 жилийн өмнө би аяллаа төгсгөлийг харсан юм. Би тэгэхэд 13-тай байсан. Нью Хэмпширийн хилээс 20 км-ийн наах нь бүх зүйл дууссан. Тэнд мужийн цагдаа нар бас үндэсний гвардийнхан холбооны армийн 16 цалаа зэрэг байсан. 80 км-ийн туршид үзэгчид пик дүүрэн 16 гинэгээр зогсцоож байсан да. 20 хүн гიშгүүлж өгсөн гэсэн. Үзэгчид аяллынхныг дагаж явах гэж л дээ. Би эхний игнэнд байсан юм. Аав хамгаалтын албанд байсан болохоор надад хамгийн сайн байр олж өгсөн юм. Бүх зүйл яг миний нүдэн дээр дууссан. Тэгээд яасан бэ яриач гэж олсон шавдуулав. Би харахаасаа өмнө тэднийг сонссон. Зүгээр л далайн давлгаа ойртож байгаа юм шиг. Цагийн дараа л тэд гачирдсан. 2 залуу байсан. Тэд үзэгчид рүү харахгүй юу ч харахгүй явсан байх. Өөрсдийг нь хүмүүс харж байгааг тэд мэдээгүй байх. Стивенс шүлсээ хаяв. Тэд замруул харж явсан. Тэднийг загалмай тадаа дараа нь буулгаад тадаасыг нь хөлнөөс нь авалгүй явцгаа гэд тушаасан юм шиг л харагдчихсэн. Бүгд Стивенсийн яриаг жагнацгааж байв. Залуусыг айдас нь мөрч тэд чив чимээгүй явцгааж байлаа. Тэр хоёр миний яг хажуугаар өнгөрсөн. Нэгэн шар үстэй өндөр залуу гутлынх нь нуул салаад араас нь чирэгдэж байсан. Хоёр дахь залуу нь бүр хөл нүсгээ явж байлаа. Аймс нь урагдаад шагааных нь тэнд бөөгнөрчихсөн. Хөлийнх нь нуул нь уулаа. Гэхдээ тэр юу ч мэдрэхгүй байх шиг санагдсан. Дараа нь эмчилж идгээж болох л байсан байх. Болж үз, бурхан минь болж үз гэж Макурас дуугарлаа. Чи өөрөө л асуусан биз дээ. Хэн ч хариу хэлсэнгүй. Машин урагш давхиж тэнд хэн нэгэн торгуул авч байгааг сонсогдов. Өндөр шар залуу ялагдсан. Би бүхнийг харсан. Хоёулаа л гараа өргөд байсан. Дараа нь өндөр залуу унаад 30 секундын дараа түүнийг буутчихсан. 3 торгуултай байсан юм. Хоёулаа 3 торгуултай байсан. Үзэгчид орилолтоо сүйд болсон. Харин нөгөө залуу нь юм хэлэх гэж чадахгүй тэр өвдөг дээрээ унаад уйлж эхэлсэн. Дараа нь тэр өгсөн өндөр шар залуу руу мөлхөж очоод цамцаар нүрийг нь бүтээсэн. Тэр өгсөн залууд нэг юм хэлээд өглээд л байсан. Удалгүй цэргүүд явж очоод залууг босгож ялсныг нь дуулгаад юунаас эхлэх вэ гэж асуусан. Тэгээд тэр юунаас эхэлсэн бэ гэж Гаррет асуулаа. Тэр юу ч хэлээгүй. Өгсөн залууд л юм хэлээд байсан. Цааш юу болсныг бүү мэд гэж Стивенс ярьлаа. Хэн ч юу ч хэлсэнгүй. Газар доорх уурхайн хонголд орчхоод гарах замаа мэдэхгүй байгаа мэт хачин сандрал айдас тэднийг эзэмджээ. Урд хин нэгэн 3 торгуул авч хэрээг вааглах мэт орилхон сонсогдов. Бурхан минь, одоо хин нэгнийг буудах хэрэггүй гэж Гаррет бодов. Хэрв одоо буу дуугарвал би л галзуурах байх. Хэдэн хорны дараа буу тас хийж шөнийн тэнгэрт цувраатлаа. Улаан ирээ ноосон цамцтай намхан хүүгийн ээлж иржээ. Перси, ээж нь зайлуул гэж Гаррет бодсон боловч энэ бол Перси биш, Квинси гинүү, Квентэн ч гинүү ямар ч байсан өөр хүү байжээ. 90 залуу урагш явсаар л байлаа. 5 дугаар бүлэг. 9 цаг 40 минутад Гаррет 2 торгуулийнхаа нэгээс хагцаж чадав. Улаан ирээ ноосон цамцтай хүүгийн дараа бас 2 залуу нөгөө ертөнц рүү оджээ. Гаррет энэ бүхнийг бараг мэдсэнгүй. Тэр өөрийгөө анхааралтай судалж таньж мэдэж байв. Толгой зүгээр, жаахан бодилж, бодол санаа нь урд хойноо орж байгаа ч ерөнхийдөө зүгээр. Хүзүү их чилсэн байна. 2 гар зүв зүгээр, их бие зүгээр, гидсэл өлсөж, бурчгнаж байна. 2 туйлгүй ядарсан хөл булчингууд өвдөж байна. Энэ 2 хөл хэр удаан тисч, хэр удаан уураг тархинд биедээ сум шингээхгүй тулд ажиллах хэрэгтэй гэж шаардах бол хөл ядарч байна. Гэхдээ бас ч гайгүй. 2 уул эд хамгийн ихээр хэлмэгдэжээ. Гаррет бол биерхүү том залуу. Алхан бүрд аль нэг хөл нь 71 кг ачааг даах хэрэгтэй болж байлаа. Уул их өвдөж байна. Байсгийгээд л тэвнэр хатах мэт өвчин хөл рүү харваж байна. Зүүн хөлийн эрхийн хуруу оймсоо цолоод гутлын үрж байгаа нь их эвгүй юм. Гэхдээ л 2 уул зөв зүгээр цэврүүтэйгүү. Гаррет гэж тэр өөрөө өөртөө хэллээ. Чи дажгүй байна. 12 залуу хүчгсэн. Бас лав 20 хэдэн залуу өвдөж зовж сүйд болж байгаа биз. Харин чи зүв зүгээр байна. Чи сайн явж байна. Ир хүн, чи амьд байна. Стивенсийн яриаг сонссон чив чимээгүй явсан залуус хоорондоо ярилцаж эхэллээ. Хүн амьд л яваа бол хоорондоо ярилцахыг заавал хүсдэг. 98 дугаартай Янник, 97 дугаартай Ваймн нар ачааны машин дээр яваа цэргүүдийн гарал удмын талаар шүүн хэлэлцээд хоёул цэргүүд бүгд бохир заваан ядуу өнгөт арьс
Новшнуудын удмынхан гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрлээ. Арт Бейкер нэг удаа бага байхдаа хэдэн банд нартай нийлэн унгасаа шатааж тоглож үзснээ ярив. Түүний найз Попхем гэдэг хүү бүр салтаанд хамаг үсээ шатаагаад нуруугаа түлж баларх шахсан гин. Харкнес илгээ хүртэл инээж байж торгуул авлаа. Улам галзуу явдлуудын тухай ярьсаар бас хоёр залуу торгуул авснаар яриад өгсөв. Гаррет юу ч яриаггүй боловч эцэст нь Жен бол түүний мэдих бүх огтоос хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэд багахан тосгоны хажуугаар явж өнгөрлөө. Бүх байшингийн цонхаалттай харанхуй байна. Харин дэлгүүрийн үүдэн дэх урт сандал дээр хүүхдэрээ шахам хос толгой нийлүүлэн унтж байв. Тэд юу бичсэн нь үл үзэгдэх самбар хажуудаа тавьжээ. Хажуугаар нь залуус араас нь машин бижигнэн өнгөрөхөд ч тэд сэрсэнгүй. Гаррет сүүлчийн өтгөрүүлсэн хоолоо идэж биеинд нь хүч тамир нэмэгдэж байгааг мэдрэв. Хэрв Олсон дахиад гуйж эхэлвэл одоо түүнд өгөх юм байхгүй. Харин Олсон хачи юм хийж эхэлжээ. 6 цагийн өмнө хариугүй унах нь гэмээр байсан Олсон одоо бүр торгуулж өгөө болчихсон алхаж явна. Хүн амин дээсэн дөрүүн дээр динжигнэж эхэлвэл их зүйлийг хийж үлдэх чадaltaй болдог юм байна. Тэд одоо нийт 87 км орчим явжгаад байгаа бололтой. Тосгон ард үлдэхэд яриач тасарлаа. Гаррет ээжийнхээ өгсөн жигдмгийг гаргаж бүгдийг нь идээд гэлгар саасыг базан шууд дөрөв шидэв. Тэр хорвоотой харьцах бас нэг гүүрээ шатаачээ. Макроас үүрэгчнээс шүдний сойз гаргаа шүдээ цэвэрлэж явна. Эхлээд харахад бүх зүйл хэвээ мэт. Хэхэрчгэл ууршлал гуйгаатч үзэгчд рүү гар даллаад л бас хоорондооч Барковичийг тооцохгүй бол шүү дээ. Нэг их хэрэлдэж муудалцаад байгаа юм алга. Бүх зүйл хэвээ мэт. Гэхдээ л бас хэвээ биш. Макроас дууга тат хэмээн Стивенс рүү архирч байсан. Бас Олсон эгээл залбин нохоо шиг баярлан шаргандж түүнээс бяцлаг авсан. Хар цагааны ялгаа асар хурц болжээ. Шөнийн 11 цагт хэд хэдэн үйл явдал боллоо. Залуусын дунд тэдний замд байгаа модон гүрийг өдрийн Аадар борооны үеэр хэмхлээд тажчихсан гэсэн яриа тарав. Тэгвэл гүрийг застал аялагч зогсож амархуулна. Ядарч шаналсан залуусын сэтгэл сэргэж эхэллээ. Олсон аяархнаар Бурхны аврал хэмээн шивнэн. Баркович гинэт хажууд нь яваа намхан царай муутай Ренк гэдэг залууг хараад цөхөж гарав. Ренк түүнийг цохиод авлаа. Энэ бол хориотой үйлдэл. Ренк шууд торгуул авав. Баркович тоосонгүй. Залууг дахин доромжилж гарав. Мөн новш. Чиний хүүрэн дээр би бүжиглэн мэд үү? Гүлэг минь надтай үзэлцгүй аа. Ренк түүнийг захин цохилоо. Баркович бултах гээд хажуудаа явсан залууг түлхэж Ренк, Баркович хоёр дахин торгуул авав. Цэргүүд зодооныг анхааралтай гэхдээ хинэггүй ширтцгэн. Харин торгуулсандаа уралсан Баркович хашгирч гарав. Ренк, чиний эг чинь 42 дугаар гудамжны янхан тийм ээ? Ренк огцом эргэж Баркович руу явлаа. Алаад өг муу нохойг алаад өг гэж залуус хашгиралдав. Баркович хажуу тийш болтоход Ренк эрчэндээ замын шууд руу гулсан орж тэнд суучихв. Тэгээд 3 дахь торгуул хүртлээ. Босоод ир бандвин гэж Баркович хашгирна. Ренк босгоход дахин халтран унав. Одоо тэр нойрмоглох мэт хачин дүүнг болжээ. Карбинуудын замаг тачигналаа. Нам гүмийг Бейкерийн хашгирах дуу эвдэв. Баркович, чи одоо өөдгүй новч биш боллоо. Одоо чи алуурчин боллоо. Хоёр карбин зэрэг тас хийж Ренк шууд өрөө боксчин дэлсүүлсэн мэт хийсэн унав. Тэр хоёр гараа алдлан хэвтэнэ. Нэг хөлн зам дээр харагдана. Тэр өөрөө буруутай гэж Баркович орилов. Тэр эхлээд намайг зогсон. 8 дугаар зөвлөмж хин ч хариулсангүй. Та нар бүгдээрээ зайлцгаа. Нохойнууд та нар бүгдээрээ. Баркович чи тэр хүүрэн дээр очиж үжгэл гэж Макроас тайван хэллээ. Биднийг жаахан хөгжөөгөөд орх. Хүүрэн дээрх бүүгий. Чиний эгч гэсэн янхан штэ гэж Баркович сөнгөтөн ашгарав. Чиний тарих хизээ энэ зам дээр асгарах болтоо муу өмхий хүрэн гэж Макроас өглөв. Тэр хацар дээрх сорвоо чанга үрж ав. Муу жижигхэн өмхий алуурчин минь. Баркович хамар дорой ямар нэг юм өглөнө. Аялагчид бүгд Барковичоос тахал туссан хүннээс сэжиглэх мэт толдцгооч одоо тэр ганцаар явж байлаа. 11 хагас тэд 95 орчим километр явсан ч гүүр харагдахгүй л байв. Залуус худал ярьцгаач гэж Гаррет бодож эхэлсэн ч намхан гүгээд авмагц тэр гүүрийг гэрэлтүүлсэн машинууд
ийш тийш гүйлдэх хүмүүсийг олж харлаа. Хит хитэн ачааны машин засаж дууссан гүрийг гэрэлтүүлж байв. Би энэ гүүрэнд ямар хайртай гэж хэмээн оолсон өглөөд тамхи гаргаж амандаа хэлээ. Аяллаа ихэнд яваа 3-4 залуу гүүрэн дээр гарч ирв. Удалгүй тэд дахин зам дээр гарч эргэж харалгүй цааш алхацгаалаа. Машин зогсож ачаан дээрээс 2 зэрэг үсрэн буугаад гүүрэнтэйгээр явж буй залуусыг дагав. Өөр 2 зэрэг төрүүлж яваа залуусыг дагжээ. Үндсэн бүлгийн залуус гүүрэн дээр гарч ирлээ. Цов ногоон усны гутал өмссөн 2 ажилчин ачааны том машиныг налан зогсоо тамхи татаж байв. Гэнэт нэг нь нөгөөхөө тохоогоороо түлхэнд тамхи хаяад "Тэр байна, Гарри тэр байна" гэлээ. "Залуу минь тэсээрээ" гэж нөгөөх нь хашгирав. "Би чам дээр бооцоо тавьсан шүү. $100 тавьсан. Чиний бооцоо 12-ыг харьцах нь 1 байгаа шүү" гэж хашгирлаа. Гаррит гараараа тэдний зүг даллаа цааш явлаа. Удалгүй тэднийг дахин харанхуй нүмерв. Хагас цагийн дараа Макурес түүний дэргэд ирж хоёул зэрэгцэн алхлаа. Гэнэт Макурес тун аярхан дуугарв. "Гаррит, чи өөрийгөө ялна гэж бодож байна уу?" Гаррит удаан бодлоо. "Үгүй" гэж тэр эцэст нь хэлв. "Үгүй, би үгүй ах." Тэр өөр рүү чиглэсэн карбины онгорхой ёроолгүй хар амийг дотроо төсөөлөн бодоод цочин тавхийлээ. Тэгээд шүлсээ залгив. "Харин чи өөрөө юу гэж бодож байна?" "Үгүй гэж бодож байна." Орой 9 цаг үед би өөрийгөө ялна гэдэгт итгэхээ болсон. Макурес хоолоогоо заслаа. "Ойлгож байна уу? Би өөрийнхөө нөөц удалцааг сайн мэдж байсан. Гэхдээ би хүний хүчин зүйлийг бодолцсонгүй, ойлгосонгүй. Хэн нэг нь надад ялагдаж, өнхөрч унаад л түүнийг буудаад л би алхаад л байхын бодсон. Гэтэл тийм биш юм. Яв эсвэл үх. Энэ бол аяллаа мөрөө. Хэн илүү чадaltaй нь ялна гэж бодсон мэт буруу байж. Хэрв тийм байсан бол би ялчч магад. Хүч тамир муутай хүнч эхнэр нь дор нь хэвдэж байгаа бол машиныг өргөчгдөг тохиолдол гардаг. Тэгэхээр булчин биш, тарих хамгийн чухал юм." Харанхуй тэмээн хараацай нисэн өнгөрөв. Манан дээшилж эхэллээ. Эдний зарим нь биолог, химийн бүх хуулийн эсрэгээр явсаар л байх болно. Өнгөрсөн аяллаа үед нэг залуу 2 хөлийнхэн шүрмэс татчихсан байхад 3 км газар цагт 6.5 км-ийн хурдтай мөлгсөн тухай уншсан бидтэй. Оолсныг хар. Тэр аль хэдийн ямар ч хүч тамиргүй болчихсон. Гэхдээ явсаар л байна. Бас Новшин Баркович байна. Түүнд яг л өндөр октаны бензин хийчихсэн юм шиг тэр үзий ядалтаар ирч хүчээ сэлбэж байгаа. Харин би бол тэгж чадахгүй. Макуресын ядарч шаналсан нүрэндэх сорив харанхуй тод харагдана. Би ядраад явж чадахгүй болвол зүгээр л доороо суучих байх. Гаррит дуурсангүй. Гэхдээ түүний сэтгэл төгшжээ. Ямар ч байсан би Барковичийн ард гарна гэж Макурес дуурав. Ядаж үүнийг би хийж чадна. Тангархлаа. Өглөө аялал зохиолын 2 дугаар хэсэг үгээр өндөрлөв. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баярлалаа.